Сайн уу, ийм үе байна. Орчин үеийн мэлхийг гүнжийн түүхийг сонсомоор байна уу? Тэгвэл өнөөдөр мэлхийг гүнж Василиса болон Ханко Иван нарын түүхийг ярьж өгье. Хэрвээ манай бичлэгүүд таалагдж байгаа бол subscribe дараад комент үлдээгээрэй. Эртээ урдын цагт нэгэн хаан 3 хүүтэй байжээ. Хөвшөрсөн хаан хөвгүүдэд дуудаж ингэж хэлжээ. Хөвгүүд минь ээ, та нарын гэрлэх цаг болсон байна. Хинтээ гэрлэхээ өөртөө сонгоё гэвэл бүгдээрээ сум харваа. Сум хаан унан тэнд ихнэр чинь болох хүн бий гин. Тэгээд 3 хүү тус тусын сумыг харавжээ. Ах нарын сум баян худалдаа ачин болон чинэлэг айлын охтын хашаанд дундаг бол харин баг хүү Иваны сум харанхуй айн дундах цөөрөм дунжээ. Тэнд нэгэн мэлхий сууж байв. Эргэн тойрноо харахад мэлхийний суур юуж байсангүй шүү. Аргагүй ирэхэнд Иван мэлхийдээ гэрлэж түүнийг үнстэл үзэгслэн тохин Василиса болон хуурдаг. Тэд насан өндөр болтлоо ад жаргалтай амьдарчээ. Яг энэ үлгэрийг мэлхий үзэж өөршгөн мэлхий сум барьж сайхан охин болж хувирдаг үйл явдлыг харжээ. Тэр энэ бүгд үнэн гэж бодон шидэт сумыг хайхаад цэцэрлэг түрээлэнгээр тэнүүчлэнэ. Бидний мэдэх үлгэрт гардаг Иван 2025 онд бол хааны хүү бус баян айлын хүү байх ажээ. Аав нь түүнийг хүнтэй гэрлэж ачгүй дөрүүлж өгөөч гихч тэр өөрийн бизнесээ эхлүүлэх төлөвлөгөөтэй ухаантай нэгэн ажээ. Харин үлгэрт гардаг хорон санаадаа шидтэн бол Иваны аавын бизнесийн хамтрагч аж. Түүний охин Ивантай гэрлэх хүсэлтэй. Хэрвээ Ивантай гэрлэчихвэл газраа зарж барилга бариулна гэсэн санал хүртэл тавина. Иванд хайртайдаа бус хамтдаа гой харагддаг учраас л гэрлэнэ гин. Иваны аав нь тэр газрыг авчихмаар байдаг, хүүгээ гэрлүүлчихмээр байдаг. Ер нь сайхан санал гэж үзээд гэрээнд гарын үсэг зурчихнаа. Иванд маань аппликейшнийг хөгжүүлэхэд мөнгө хэрэгтэй байсан тул ааваасаа хөрөнгө оруулаач гэхэд аав нь чи хүнтэй гэрлэчихвэл хөрөнгө оруулъя гин. Түүнтэй гэрлэх хүн байхгүй учраас найзынхаа охиндоо гэрлүүлээд хүслээ биелүүлчихъя л гэж бодож байгаа нь тэр. Тэгээд чи бизнес хамтрагчийн минь охинтой гэрлэхээжтэй гэхэд Иван үгүй шүү. Тэрний оронд мэлхийдээ суусан дээр бидтэй гэж хэлээд явнаа. Аав нь аргагүй ирэхэнд тэгвэл чи суу хүнээ олоод ирээж харъя л гээд хүүгээ баснаа. Иван гольфийн бөмбөг үнсээд энэ бөмбөгийг олсон нэгэнтэй гэрлийгээ цохиод цэцэрлэг түрээлэнгээр сум хайж яваа. Манай мэлхийг онцгоно. Амандаа гольфийн бөмбөг зуучсан уснаас гарч ирэхдээ тэр охин болон хуурчихжээ. Гэхдээ ярьж чадахгүй вааг гэж ваагалсаар л түргэний машин ирж түүний халуун болон даралтыг нүцгэд маш бага байсан түүнийг эмнэлэг түргэнэ. Гэхдээ түүнийг сэтгцэн эмнэлэг түргчихжээ. Хүн вааглаад байхаар өөр хаанч хавиучхав дээ. Эмнэлэгт мэлхийг гүнж маань сэрээд яагаад охин болчихов? Намайг хинч үнсээгүй шүү дээ гэж гайхан зогсоход нар жаргаж ахаад л мэлхий болчихно. Иван охин дүүгийн хамт түүнийг хайж очиход тэр байсангүй ор сураггүй алга болчихжээ. Мэлхий маань цөөрөм дээрээ очиход зурхаа хавч хүн гурав түүнийг идэх гэж хөөгөөд яг л баригдах гэж байхад нь нар мандаж хүн болоод хуурчгаж байгаа юм. Шүн болоход мэлхий болж өдөр нь хүн болдог байх нь. Өмсөх өвц солгогч мэлхийн өмсгөл байж тарна. Эзнээс нь зөвшөөрлгүй авсан түүнийг хулгайч гэж бодон араас нь хөөж эхэлнэ. Иван охин дүүгээ парк дээр тоглуулахаар ирчихсэн явж байхдаа зүхтэж яваа мэлхийтэй тарлтана. Аавдаа ам гарч гольфийн бөмбөгөө олсон охинтой гэлнэ гэд хэлчихсэн. Аав нь түүнийг зовоож хизээ авчрах билээ гэд хуурхаж байсанд өчигдрийн охиныг олсондоо баярлаж түүнд туслан цухтаалгаж чаднаа. Түүнээс нэрийг нь асуухад мэлхий маань ваагалсаар л ярьж сурах гэд хичээнэ. Охин дүүн түүнийг хараад ойлгомжтой л байна штэ. Мэлхийг гүнж Василиса л байна штэ гэд тэд дүүнд Василиса гэж нэр хайрлана. Василисаг дагуулan гэрлүүгээ авчирч аав ээжтэй миний гэрлэх хүн гэж танилцуулна. Мэлхийний хувцтай асуусан асуулт нь ваа гэхээс өөр хариулт өгөхгүй байсан. Василисаг сэтгцэн эмгэгтэй юм байна гэж бодон хүний л эцэг их юм гэсэндээ хүүдээ санаа зовно. Тэдний оройн зоог мэлхийнийг үл ажээ. Мэлхий байж мэлхийнийхээ хөлийг гэж юу байхав дээ. Василиса маань балмагдаж ариун цэврийн өрөө ороод өөрийгөө толцсон. Би ийм хөөрхөн юм чи надад дурлах нь аргагүй юм байна гэж бодон бараг л өөртөө дурлчихнаа. Наарч жаргаж хөөрхий Василиса мэлхий болж хувирахтаа суул дурлуу унаж ус татагдаж үхэнгээ алднаа. Иван Василисаг ирэхгүй уцанд шалгалтал дээр байсангүй. Василиса түүнд баригдчихвал гологдох байх гэж бодон цухтаж яваад мэлхийгээр хоол хийж буй гал тагоонд ороод ирнэ. Тэндээс арай гэж мултарч гарахад Иваны охин дүү түүнийг барьж аван мэдсэн юмаа чи угаасаа л мэлхийг унж байж таараа гэд түүнийг өрөөнд аваад орно. Иван эцэг гихтээрээ очиход чи тэр ваагалдаг эмэгтэйдээ л суухгүй шүү. Бид нар хэрэгтэй бүх мөнгийг чинь өгнө. Ахин хүнтэй суу гэж хаардахгүй л гин. Ингиж нэг юм Иваны зориг биелж байгаа юм.
Маргааш өглөө нар мандахад Иваны охин дүү Мэлхийнээс охин болж хуурч буй Василисаг хараад би чамд хэрэгтэй хүнийг мэднэ. Ээж дандаа л очдог нэг үзмөрч биегээ түүнийг дагуулж авнаа. Шидтэн түүнийг хараад л шууд өрөөндөө дагуулж орно. Ой санамж зэрэгэдэг цай гэдэл бас баахан өвс холж байгаа дуулгана. Цайг уугаад гүн нойронд давтан дурсамжаа санаж эхэлнэ. Халс голын хаант унсад үзэгсэлэнт гүнжтэй хаан хатан хоёр байдаг аж. Түүнийг Василисаг их ба бүхэл бадар ирчүүд түнтэй гэрлэх хүсэлтэй. Хорон санаатай шидтэн Кошей түндээ гэрлэхийг хүснэ. Василиса харгас Кошейтэй гэрлэхээс дургуутсанд уурлаж хорсон тэрбээр аав ээжийг нь чулуу болгож түүнийг мэлхий болгоод хайрын үсэлэл чамааг хүн болгоно гэж хараасаа ажээ. Ой санамжаа олж авсан Василиса үзмөрчээс тусламж гуйхад түүнд хоёр л арга буй тухай хэлнэ. Эхнийх нь Иваныг өөртөө дурлуулж 3 хоногийн дотор хайрын үнсэлд авах, үгүй бол үүрт мэлхий болж үлдэх ажээ. Хоёр дахь нь Кошейгаас хараалаа буцаах явдал байлаа. Хоёр дахь илүү эхнийх нь амархан юм байна. Иван угаасаа надад хайртай гэсээр их л итгэлтэй Василиса охин дүүтэй хамт бэлдээд түүнийг ресторанд урж хамтдаа бүжиглэж бараг л төлөвлөгөөнд биелж үнсүүлэх гэж байхад Иваны утас дуурч цаад учруулнаа. Василиса Иванд үннээ хэлж түүний үнсэлд хараалыг алгана гэхэд Иван хөрхий Василиса гондоож сэтгэцийн өвчтөй хүний үгэнд итгэхгүй. Би чамтай гэрлэн гэж байсан аваасаа л мөнгө авах арга байсан. Юу гэж уулзаад хэдхэн хонож байгаа хүндээ хайртай болох билээ дээ гэж хэлэн шахлуулж орхино. Нар жаргаж буцаад л мэлхий болон хувирахад Иваны охин дүү Василисаг алган дээрээ тавиад ахтай хандан тэр үнэхээр мэлхий шүү дээ та яагаад итгэхгүй байгаа юм бэ гэж зогсогч тэр үл тоон. Василиса түүн рүү харж ваагалсаар л үлдэнэ. Шархалсан мэлхий гүнж маань цөөрөм дээрээ очиж өөр нэг мэлхийгээс тусламж гуйна. Кошейн амь нуугдсан модыг хаанаас олох тухай асууж түгээр замчлуулна. Эхний төлөвлөгөөнд бүлгүүцсэн учир Кошейтэй л учраа олох гэж байгаа бололтой. Тэдний шидэт толиор толдоод өдрийн үзмөрт сууж байна. Кошейроо нөгөө толиороо видео дуудлага хийж байгаа юм шиг л залгаад яриад байгаамаа. Тэгснээ ахаа гэж юу? Тэд анхнаасаа л нэг тал байсан байх шүү дээ. Василиса модыг хайж болоход Кошей ирчихсэн. Юу гэж л өөрийнхөө амийг хүнд алтгав дээ. Түүнийг түүнд тусалж байсан мэлхийг холын хол шидчихнэ. Иваны бүтээж буй аппликейшн амьтны хилийг орчуулдаг шидэт идэж. Хөгжүүлэлт нь дуусаж тэр шалгаж үзэх гэж байхад Кошейгийн охин ирчихсэн түүнийг өдөж хоргосоор түрүүн залгахад хажуучин мэлхий ваглаад байсан юу вэ гэж түүнд сонсохдол Иван аппликейшнээ туршиж үзийгээд дууг нь тоглоулахад Василиса түүнд хандан хэлсэн сэтгэлийг үгийг сонсож үнэхээр мэлхий байжээгээ сая л нэг түүнд итгэнэ. Түүнийг хайж дүүдэрээ эртэл тэр түүнийг Кошейгийн амь нуугдаж буй мод руу явсан. Та Василисад хайргүй учраас тэр хараалыг буцаахаар явчихсан шүү дээ л гин. Иван дүүтэйгээ түүнийг хайж модон дээр очтол хинч байсангүй. Гэхдээ мод руу авирч авдарнаас өндөг олж аваад Кошей гихчийг хаанаас хайх вэ гэж мухадалд ороод зогсноо. Василисагийн найз мэлхий цөөрөмд очин зурхаа хавч хунгураас тусламж гуйжээ. Хун нисэж ирээд Иваны урдуур эргэлдээд байсанд амьтныг л орчуулдаг аппликейшн ашиглаж түүний юу хэлээд байгааг нь ойлгож Василисаг хаашаа авч явсныг нь мэдэж авна. Тэд явсаар Кошейгийн гэрт ирэхэд тэднийг ширээн дээр үрж найрсгаар хүлээж авч байгаа юм. Иванч гол зорилготой орж Василисаг суллах тухай хэлсэн ч Кошей суллах нь бай тухай түүнтэй гэрлэн гэж байна шүү. Иван уурлаж түүний амь нуугдсан өнгийг хагалж дотроос нь твэн гаргаж ирээд хуглана гэж сүрдүүлэгч үнэн хэрэгтээ тэр түүнийг үхэл түргэх амин биш байжээ. Иван болон түүний охин дүүг нь иж идээр хүлээд Василисагийн хорж буй газарт авуужж тэднийг ч бас хорно. Василисад хандан наттай гэрлэхгүй бол Иван болон түүний дүү өвөрд хоригдож чи өнөөдөр нар жаргахад өвөрд мэлхий болон хувирхан дээ. Наттай гэрлэхээс өөр сонголт алгадаа гэд багталтайгаар нийнэ. Василиса ч зөвшөөрч оронд нь түүнийг сулгаар амлалт авна. Үзмөр жимэгтэй ахтаа туслаад хариуд нь өөр залуу байлгадаг бүгжийг нь авах байжээ. Гэвч юу гэж л өөрийнхөө шидэт бүгжийг түүнд өгөхөвдөө дүүгээ хуурчихжээ. Тэр бүгжийг тайлчвал хөгшрөө зогсохгүй ич идгүй болох ажээ. Худал хийсэн ахтаа хорсон үзмөрч Василисагийн тал орж түүнд туслахаар болж түүний сул тал нь бүгжин гэдгийг хүртэл хэлээд Иваныг сулгаар охин дүүтэй хамт явна. Василиса маань хоригдчихсон хурмын даашин заумсан бэлтгэлээ хийцэн. Хүүхдүүд нь сургуу болсон эцэг ихэн санаа зовноо. Тэдний хонх дугарч эд хөрөнгийн хураа авах бичиг ирнэ. Хорон санаад Кошей хурим хийгээд газраа зарах гэрэн дээрээ нэмэлтээр бүх өрөнгөө түүнд өгөх тухай бичээд зал хэрэглэж гарын үсэг зурулчихжээ. Түүнд уурлан гэрт нь очих үеэр хурмилга гэж буй Кошей тэднийг чулуу болгон хувиргана. Ёслол ихэлж Василисагаас түүнтэй гэрлэхийг зөвшөөрч буйг нь асуухад тэр үгүй би чамтай гэрлэхгүй гин. Иван суллагчсан түүн рүү гүйж ирэгч ич идээр хан босгочихсон түүнийг нэвтрүүлдэггүй. Иван ханны цаана Василиса дотор талд нэг рүүгээ харан зогсоход хайрын хүчээр хан нуруу унна. Кошей уурлан ич идээ хэрэглэх гэсэн ч жинхэнэ хайр байдгийг
харж уярсан Кошегийн охин Авигаа болиулна. Тэд шударгаар тултаад Иван ялбал Василисаа түүний гэрэлхийг нь болиулахар болдог. Туялзуур сэлмээр тулалдана. Коше хожигдож эхлэхдээ зал хэрэглэн ид жидээ ашиглан түүн рүү эргэлэхэд урдуур нь Василисаа ороод оногдчихно. Коше түүний амийг аварч хидээ буцаана. Тэр Василисагийн гоо зөгсөн татагдаж дурлцсан учраас гэрлэх гээд ингээд хичээгээд үхлээс хүртэл аварч байгаа юм шүү дээ. Энэ үед Василисагийн цөөрмийн найзууд нь ирчихсэн түүн рүү дайрч хурундах бүгжийг нь талиад авчихдаг. Коше тэр даруйдаал ид жидгүй хөгшин нэгэн болоод хуурчихнаа. Түүний дүү бүгжийг нь авч залуухан хөөрхөн эмэгтэй болон хуурч бүх хараалыг нь хариулна. Кошегийн хуургасан хүн бүрийн хараал дайлагдаж Василисагийн аав ээж нь хүртэл эргэж хүн болж хуурна. Иван Василиса хоёр хайрын үнсэлт хийж аз жаргалтайгаар төгснө. Төгсөлтөнд Коше тэрэгэнцэр дээр суун охин болон дүүгийнхаа гольфийн тоглолтыг үзнэ. Түүний охин жинхэнэ хайраа олмоор байна гэж хэлээд гольфийн бөмбөгийг үнсэн цохиход Василисагийн найз Мэлхийг онон тэрч бас хүн болж хуурна. Орчин үеийн Мэлхийг өнжийн төвхтэй хамт байсанд баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.